Заримдаа бид олон хүний дунд байсан ч ганцаардлыг мэдэрдэг. Гэхдээ ганцаардал олон талтай. Ганцаардаж явсаар өөрийгөө алдах үе бий ч гэсэн ганцаардлаас өөрийгөө илүү сайн таньж мэдэх үе ч бидэнд цөөнгүй тохиолно. Бид өмнөх дугаараараа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл болсон нэгэнтэй ярилцсан бол өнөөдөр оюутнуудын төлөөлөл нэгэн охинтой ярилцах гэж байна. За та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулна уу? Би одоо 20 настай. Би соёл урлагийн их сургуулийн кино телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн 3 дугаар дамжин төр суралцдаг юм байна. Таны хувьд хизээ анх өөрийгөө яг ганцаардалтай гэдгийг мэдэрч ирсэн бэ? Би бол яг өсвөр наснаасаа дунд ангиасаа 6 дугаар ангиасаа эхэлж бол яг тэрийг ажиллаж эхэлж исэн. За тэрийг яаж ажилласан бэ гэхээр яг ганцаардал гэдэг чинь юу нь бол одоо ингээд ганцаараа байх нэг өөр, олны дунд ингээд ганцаардах нэг өөр шүү дээ. Тэгээ би яг мэдэрч ирсэн гэх юм бол олны дунд яг нөгөө ангийнхаа охтуудтай ерөөс нийлдэг байсан. 6 дугаар ангидаа бол зөндөө олон ингээд найзуудтай ирнэ ганцаараа бол ингээд яг олны дунд байсан ч гэсэн ер нь ганцаардлыг мэдэрдэг гэсэн. Тэр үеэс л ер нь бол ер нь одоо хүртэл баг ганцаардлыг бол мэдэрдэг. Яг олны дунд л яг өөрийгөө ганцаарч мэддэг мэдэрдэг. Тэрнээс л ганцаараа байх гэдэг бол шал өөр шүү дээ. Ганцаараа байхдаа би одоо илүү өөрийгөө таньж мэддэг ч юм уу те. Яг ганцаар л хийдэг зүйлийг бол олны дунд л ажиллаж мэдэрдэг. Тэгэхээр олны дунд одоо яг бие хураах тий нэг юм бусдад нэг харьцахгүй байх тийм маягаар мэдэрдэг гэсэн үг. Тий. Тэг ер нь олны дунд ингээд зөндөө олон найзуудтай ч гэсэн ингээд сэтгэлээ уудлж ярих эсвэл ер нь өөрийгөө илэрхийлэх гэдэг ч юм уу тэр тал дээр бол нэлийн хаагдмал байсан. За тэгвэл ганцаардлаас болоод таны гадаад төрөх мөн дотоод төрөх тий сэтгэл зүй тал дээр ямар нэгэн өөрчлөлт хэрэг гарч ирсэн. Тэр үедээ бол би за замын аш дотоод ууны хувьд болохоор ганцаардлаа мэдэрсэн сошиалгороо за яг надад асуудал байна да гэж боддог байсан. За яг миний аашсан ч юм уу миний хандлагаас болоод ер нь бол ингэж би олон хүмүүсийн дунд байгаа ч гэсэн гадуур хөгтөд байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа юм байна да гэж боддог байсан болохоор тэр үедээ бол аашсан хандлага дээр бол нэлээд анхаарай гэж боддог байсан. Илүү одоо ийдэг болох ч юм уу те эсвэл арай илүү бустай одоо өөрийгөө нээж одоо ярилцах байдаг ч юм уу тэгж бол өөрийгөө өөрчлөе гэж бол боддог байсан. Гадаад төрхөн дээр болохоор би тэр үед болохоор нэлээд ангийнхаа дандаа гадуур хөгтөд байсан байхгүй. Одоо өсвөр насны дэмжиж мэдээж одоо өөртөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун бус байх үе байдаг шүү дээ. Тэгээд тэрнээр нэмээд одоо ингээд ангийн хөвгүүд мөгүүд өгдөг ч юм уу ер нь нэлээд гадуур хөгтөд байсан. Тэгээд би гадаад төрхөн дээр ерөнхийдөө бол яаж юм илүү ингээд нөгөө ер нь бол нөгөө хүчтэй нь хүчгүйгээр ер нь дийлдэж штэ. Тийм болохоор би ер нь бол илүү хүчрхэг харагдахыг бол хичээдэг гэсэн. Тийм болохоор би илүү одоо бараангийн хувц үзэх юм уу тийм. Тэгжиж бас ингээд хүмүүстээ надад илүү одоо нөгөө анхаарал над дээр төвлөрнө. Тэгээд илүү би хүчрхэг харагдсанаар бол хүмүүст бол одоо хүмүүсийн анхаарлыг бас өөртөө татах юм болов уу. Тийм болохоор би ер нь бол нэлээд хар бараангийн хувц хүмүүстэй болсон. Ганцаардлаас энэ яг бас ганцаардлаас үүдэж байгаа идэж бас нөгөө бас өсвөр насны дээр нөгөө сэтгэл зүйтэй бас холбоотой л доо. Өнөөдрийн танд ер нь ганцаардал хэрэг нөлөөлж байна гэж бодож байна. Бусдтай харилцах тал дээр ч тэр өөрийгөө ойлгох тал дээр ч тэр. Би бол одоо 6 дугаар ангиас хойш хийж байгаа шүү дээ. Гэтэ одоо хүртэл нь ганцаардал мэдэрсээр л байдаг. Одоо 10 жилийн найзууд, одоо оюутан ангийн найзууд гэдэг зөндөө байдаг ч гэсэн би одоо хүртэл ганцаардал мэдэрдэг. Энэ болохоор бусад хүмүүсээс, бусад ойр толгойн хүмүүсээс шалтгааллахгүйгээр энэ бол одоо миний дотоод төр нөгөө нэг толгойтой л доо. Тэгээ би одоо хүртэл ингээд зөндөө олон найзуудтай идэж гисэн хаяа ингээд нэлээ ганцаардал мэдэрдэг юм бол. Тэгээд би бол 2 дугаар курстай бол яг ганцаараа болж байж бас байж үзсэн. Тэр үед бол би ингээд ялгааг мэдж байгаа байхгүй. За ганцаардал гэдгийг ийм юм байт юм байна. Хүмүүс бол ганцаараа байснаас болоод ганцаардал мэдэрдэг биш. Олны дунд ер нь ганцаардал мэдэрдэг юм байна гэдэг бол яг ялгааг нь ойлгож авсан. Тэгээд одоо хүртэл нь ганцаардлыг би одоо олон хүмүүст зөндөө олон ингээд танилуд найзууд ингээд зөндөө мэдэрчсэн би бол хаяа ингээд дотоод ингээд зөрчлөөсөө болоод би бол ганцаардлыг одоо хүртэл мэдэрдэг. Ганцаардал бүр ингээд сэтгэл санаанд нь нөлөөлөд өөрийн мэдлэгүүгээр ямар нэгэн тийм эв үйлдэл гаргаж ирсэн удаа байдаг уу? Эв үйлдэл. Одоо өөрийгөө гэмтэгч гэдэг юм уу? Эсвэл өөртөө ямар нэгэн юм хэрэгжилж үзэх ч юм уу? Тийм сонин эвгүй бодлууд хүний толгойд
сэтгэл зүгээс шалтгаанууд орж ирдэг шүү дээ. Яг тиймэрхүү юмнууд тохиолдож байгаа. Тэр ганцаардлыг анх мэдэрч ирсэн үеэс юм бол өсвөр наснаас гэх юм бол өсвөр наснд бол мэдээж докторгүй гэдэг юм сэтгэл зүйн. Тэр үед бол би яг ганцаардалд одоо ингээд өөрийгөө ер нь бол ингээд орцсон байна гэдгийг мэдэрээд ер нь бол өөрийгөө ингээд хаачдаг гэсэн баггүй. Тэр үед ингээд өөрийгөө одоо илэрхийлэх, ярилцах хүн бол одоо ерөөсөй байдаг байсан өсвөр наснд бол. Тэр үедээ бол мэдээж ярилцах хүн байхгүй байна гэдэг чинь бол одоо дотор бол нэлээд одоо сэтгэл зүйн асуудал байгаа шүү дээ. Тэрийг илэрхийлж чадахгүй байна гэх. Тэгэхээр бол мэдээж сэтгэл зүйн өөрчлөлтүүд бол гарч ирдэг байсан. Тэгээд өөрийгөө бол би одоо 6 дугаар ангидаа бол анх яг тийм бодол орж ирсэн юм. Амар орлох бодол. Ганцаардлаас үүдэлтэй. Яг бүр ганцаардлаас болсон гэхгүй ч гэсэн яг нөлөөсөн гэх юм ганцаардл надад 6 дугаар ангидаа бол анх яг амар орлох бодол бол орж ирж байсан. Гэтэ үүдээгүй. Тэгээд сүүл 12 дугаар ангидаа болохоор би бас нэг ганцаардл бол ингэ нөлөөсөн хүчин зүйлс тахгүй. Яг 2 удаа 12 дугаар ангидаа бол амар орлох үйлдэл хийжсэн. Үйлдэл хийжсэн. Хоолоо байхгүй үзчихсэн. Тэрнээс бусдаар бол ер нь тэр хугацаанд бол хаяа нэг тийм сонир адын бодол орж ирдэг гэх юм уу. Утга өөрлөгөө ингэж харуулж барьж байгаа. Гэтэ тэр үйлдэл хийж чаддгүй юм бол байнга тийм бодол орж ирдэг. Тэгээ эсвэл хаяа гэдэг. Ер нь би амар төсөөл бодох чадвар өндөртэй байхгүй. Тэгээ хаяа ингээд өөрийгөө одоо ингээд тамлуулж байгаагаар ч юм уу эсвэл хүн талуулж байгаагаар бол байнга шах өрнөл ойр ойрхон тэгж тийм бодол орж ирж төсөөлж боддог. Яг тэр үедээ өөрийгөө яг ямар хуу арга хэмжээ авч тавьшруулах уу? Тэгэл хутлаа өнөө ухаарлын үг уншин эсвэл нэг ойрын найз руугаа ч юм уу сэтгэл санаагаа эрэг болох тийм хөнгөө яриа бол өрнүүлнэ. Тэгжэл бол өөрийгөө яана гэхээс яг нэг тийм ганцаардлыг мэдрээд тэгээд тийм бодол орчхоор тэгэл цаашаа тэгэл хүн ганцаардал явждаг. Хэрвээ та ингээд ганцаардалтай болохоос өмнөх тэр үе рүүгээ буцах юм бол те өнөөдөр ирээдүйд ганцаардалтай болохгүй тул яг юу хийх байсан бэ? Одоо миний ганцаардал бол ингээд өсвөр наснаас эхэлж байгаа шүү дээ. Тэр үедээ би одоо зөвхөн ингээд найз нөхөд ихгүй гэрийнхэнтэйгээ илүү ярилцах хэрэгтэй байсан баг гэж боддог. Гэрийнхэнтэйгээ одоо илүү их ярилцаад те тэгэл байсан баг. Тэгээд ер нь бол тэр үед өөрийгөө нэлээд хаачдаг хүн байсан байхгүй би чивчээ зүгээр явж идэг. Тэгээд хөгжмөл ер нь ханиулдаг байсан дөө надад. Тийм болохоор тэгээд бусдаа өөрийгөө одоо ингээд харьцуулахгүй тийм бусад хүмүүстэй ангийнхантайгаа нээлттэй тэгээд гэрийнхэнтэйгээ сайн ярилцсан бол би бол бас ганцаардалд орохгүй л байсан гэж боддог. Гэхдээ ер нь бол ганцаардлыг бол хүн ер нь бол туулж үзсэн зүгээр гэж боддог би. Тэгээд ингэж л одоо би одоо ингээд өнөөдөр бий байгаа тийм өнөөдөр намайг бүтээсэн зүйл бол ганцаардал гэж боддог. Тэгэхээр хэрвээ тэр өмнөх ганцаардалтай болохоос өмнөх хугацаагаа буцах юм бол ямар нэгэн зүйл тийм маш том өөрчлөлтийг бол хийхгүй гэсэн үг тийм үү? Том одоо эрэг том өөрчлөлт гарах байсан ч би ганцаардлыг тэр үедээ даван одоо ингээд туулж яваамаа надад бол тийм эрэг өөрчлөлт гэж бодож байгаа. Тийм. Тэр үедээ ямар ч өөрчлөлт гарсан те би одоо ганцаардал мэдрээгүй байсан бол харин би одоо айгуу тийм сул дөрөлхөн байх гэсэн үг. Өнөөдрийн ганцаардал намайг бүтээж байгаа гэж боддог. За өнөөдрийн дугаарт маань урагдан гэрч студид маань ирж ярилцлага өгсөн гэдэг баярлалаа. Тэгээд үргэлж юм гоё өдрөг сэтгэл санаатай юуг ч давж туулахаар юм сэтгэл зүйтэй байгаарай. Баярлалаа. Ганцаардал бол сул тал биш, харин чимээгүй хичээл юм. Өөрийгөө ойлгож, бусдад илүү ойртох боломж. Хэрвээ та ганцаардаж байвал санаарай, ганцаардсан хүн хизээч ганцаараа байдаггүй. Энд хүрээд манай ганцаардлын гарц нэвтрүүлэг маань жаргаж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.